Уран дулаан цаг ирж хаврын бүтээлч ажлууд эхэлж байгаатай холбогдуулан Хов дотын ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах хүрээнд иргэд аж ахуй нэгжүүдийн оролцоотой гудамж талбайгаа засаж сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өнгө үзэмжтэй цэвэр цэмцгэр тохилог орчинг бий болгох зорилгоор Ховд аймгийн Монгол Ардын намаас цэмцгэр хот, цэцэгтэй гудамж бүх нийтийн аяныг өрнүүлэхээр өнөөдөр аймгийн төв талбайд нээлттэй хийлээ. Тус аян нь энэ оны 4-р сарын 20-оос 6-р сарын 30-ны өдрийг хүртэл 2 сар гаруй хугацаанд үргэлжлэх юм а. Миний хувьд бол 2012 оноос хойш одоо 2 дахь хувиларч аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож ажиллаж байна. 12-оос 16 оны хувьд бол бас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт маань 9-оос 10 орчим тэрбум төгрөгт багтаж нэлээд энэ ногоон байгууламж цэцгэлзүүлэлтийг хийхэд олон зуун сая төгрөг бас зардаг байсан юм а. Тэр үед одоо төсвийн хөрөнгөөр зодож бас ажил хийгдэг байсан бол сүүлийн 2 жил бол өнгөрсөн жил аймгийн иргэдийн хурлаас 25 сая төгрөг батлаж Ховдод ногоон байгууламжийг хийсэн. Бүтэлтэй болоогүй та бүхэн бүгд мэдж байгаа шүү дээ. За энэ жил бол 18 сая төгрөг аймгийн иргэдийн хурлаас баталсан. Энэ бол Монгол улсын эдийн засгийн бас хүндрэл бэрхшээлтэй байгаатай салшгүй холбоотой. Ийм учраас бид иргэдийнхээ оролцоотой өнөөдөр бид цэмцгэр хот цэцэгтэй гудамжинд амьдрахыг өнөөдөр ард иргэд маань хүүхэд багчууд маань бүгд л хүсэж байна. Би хүртэл хүсэж байна. Тийм учраас энэ хүсэж байгаа зүйлдээ хүрэхин тулд хүн бас тодорхой хэмжээний хөдөлмөр зүтгэл гаргах ёстой. Энэ ажлыг төрийн бус байгууллагын хувьд бас одоо улс төрийн хүчний хувьд хамгийн олон одоо гишүүд дэмжигчтэй намын хувьд бид бас хийж хэрэгжүүлж болох үндэслэлтэй гэж ингэж үзэж байгаа. Өнөөдөр Хов хотын энэ өнгө үзэмж хашаа хорооны асуудлыг бид нэр бас нэг харчих хэрэгтэй юм байна. Одоо сүүлийн хэдэн жил одоо энэ хашаага зосцсонгүй, буудсангүй одоо харилцан адилгүй байгаа. Ийм учраас банзан хашаатай бүх одоо айлуудыг хашаагийн зосдох зосыг бид өгнө. Айл өрх мөн өөрсдөө зостон. Дээрээс нь блокын хашаатай айлуудад бол шохоогоо нөгөн. Айл өрх мөн өөрсдөө шохоодод авах юм. Ийм байдлаар бид хотынхоо өнгө үзэмжийг дээшлүүлээ. Дээрээс нь цэвэрлэгээ үйлчлэгийг тогтмолжуулъя гэж байгаа. Ер нь бол энэ удирдалтыг удаа бид нийтийн ард иргэдийнхээ оролцоотойгоор бид нэг хийч болцоотой ажлуудыг хийх ёстой. Тэгэх юм бол одоо энэ хур хог хаягдлаг гэж юм бол одоо байхгүй бол үндэслэлтэй юм л да. Энэ аяны хүрээнд жишээлбэл одоо хуучин дулааны станц гэхэд одоо сүүлийн бараг 30-40 жил хуримтлагдсан тэр нүүрснийхээ үнс хогийг бол бид шууд одоо зайлуулъя. Энийг бол бас цэвэрлэгээ үйлчлэгээ хийя гэсэн юм санаачл гаргасан. Гэх мэтчлэн олон байгууллагууд одоо энэ сая ард яаж одоо 400 сав цэцэг одоо би хуваасаа ингээд бэлтгээд одоо өгөө гэдэг ингээд өрсөлдөд явж байгаа. Ийм байдлаар ард иргэд маань их дэмжиж байна. Тэрээр нам гэдэг бол олон нийтийн байгууллага юм. Иргэд олон нийтийн хүсэл зорилгод нийцүүлэн хөтөлбөр боловсруулж үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бас байгууллага учраас нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ухамсарлан энэхүү аяныг санаачлан зохион байгуулж байна гэд аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайн зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлт, гоёлын мод тарих ажлууд хийгдэх бөгөөд цэвэрлэгээ айл өрхийн хашаа хорооны өнгө төрхийг сайжруулах ажлуудыг бүх нийтийн үйлс болгон үргэлжүүлж зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа онцлсан юм а. Мөн аяны хүрээнд 80 гаруй иргэдийг төр ажлын байраар хангаж тэднийг цэцэрлэгжүүлэлтийн сургалтанд хамруулсан бөгөөд 4-р сарын 20-оос эхлэн хөрс бордоо бэлдэж шаардлагатай үр өрслөх суулгацуудыг худалдан авч бэлтгэл ажлуудыг бүрэн хангасан гэдгээ хэлж байлаа. За ногоон байгууламжийн хувьд бид нэр усны асуудал хамгийн хэцүү хүнд байна. За толгоон байгууламж гэж одоо Галбадрахын турбаа гэж ярьж ажилласан энэ турбааны усыг бид нэр оруулахаар одоо 20 сая төгрөгийг аймгийн засаг даргын иргэшилжиж ирсэн байгаа. Энэ ажлын хүрээнд бид нар толгоон байгууламжид өөрчлөлт хийж айл өрхийг бол хуваарьтайгаар ус өгөхөөр ингээд төлөвлөж байна. За анги за бусад бол иргэн булгаагва ангийн инженер цэцгээгаа зэрэг цэцэрлэг төрөлтөнд хариуцж хийж байгаа хүмүүс байгаа. За төв суурин газрынхаа усны асуудлыг бол бид нар Шим ус компанитайгаа яриад одоо турбаныхаа уснаас буюу одоо энэ доогуур явж байгаа цэвэр уснаасаа бид нар сосог гаргаад аваад услана. Мөн Жаргалан цус маань энэ жил нэг услахааны машин авч байна. За тэр нөгөө тоосруулдаг гудмаа бас давхар цэвэрлээ явдаг ийм машинаар услана. За ер нь бол усны машин бол 2-оос 3 усны машин ингэж хамтарч ажиллахаар төлөвлөд ажиллаж байна.
Аяны хүрээнд Жаргалан цумын цэцэг даргын тамийн газраас олон ажлуудыг хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаагийн нэг нь Ховд их сургуулийн өмнөх уулзуурт Монсын цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм а. Мөн хөгжим драмын театрын өмнө гэрэлт талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн 88 оны төгсөгчдтэй хамтран бий болохоор зорин ажиллаж байгаа гинэ. Энэ үеэр аймаг орон нутгийн удирдлагууд төрлөх хоттой өнгө үзэмжтэй цэвэр цэмцгэр амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй цэмцгэр хот цэцэгтэй гудамж аянд Ховд хотын ард иргэд төрийн болон төрийн бус байгууллагууд намын гишүүд дэмжигчдийг өргөнөөр оролцохыг уриалж байлаа.